Сонсголоо хамгаалах талаар энэ одоо хүмүүсийн дунд бол ард иргэдийн дунд бол одоо ойлголт бол маш бага байдаг. За хамгийн сүүлийн үед бол одоо эмч мэргэжлүүдийн сэтгэлийг зоож байгаа асуудал бол жихвч. За жихвч гэдэг маань өдөрт ерөөсө 30 минут юм уу эсвэл дээд нь 1 цаг тэгээд тодорхой тэр хэмжээгээр одоо децибел гэж хэмждэг тэр их хүчтэй сонсохгүйгээр сонсох ёстой байдгуулын үед одоо автобусны дотор хичээл дээр бүх газруудад дандаа жихв зүйлсийн хүүхдүүд байж байгаа. Энийг би хараад одоо жихамар хоолой эмчийн үед ирээдүйд энэ бол одоо сонсголт буралтай хүмүүсийн тоог нэмнэ гэж үзэж байгаа. Сүүлийн үед бол одоо жихамар хоолойн талын эмч нар энэ талаар одоо сошиалуудаар, телевизүүдээр их мэдээлэл өгдөг. Харамсалтай нь манайх энийг төдийлөн ойшоодгүй. За тэгээ мөн эцэг эхчүүд мөн хүүхдтэй энэ эрүүл мэндийн боловсролын талаар ингээд сургадгүйтэй холбоотой байдаг. Хожим 5 жилийн дараа 10 жилийн дараа сонсголгүй иргэд гарч ирнэ гэдэг талаар ямар ч ойлголт байдгүй. Шинжлэх ухааны технологи мэдээж хөгжиж байдаг. За жихвч тэрийг дагаад уялдаад гарч ирсэн боловч одоо энэ хотчлолтой шинжлэх ухааны технологийн хөгжилтэй холбоотой төрөл бүрийн өвчнүүд нэмэгдсэний нэг нь энэ сонсгол бууралт байгаа шүү. Маш удаан хугацаагаар хүний жихний сонсголын эд эсүүдийг сөнөөж өхүүлээд за нэг 10 жилийн дараа тэр хязгаарч эргэшгүй болтлоо энэ сонсгол буурдаг гэдгийг л энэ хүмүүс анхаарах ёстой гэж бодож байна.